Сайн байцгаана уу. Эрхэм үзэгчдийн үдшийн амгалан гэлдэг. Өнөөдөр бол 2026 оны 5 сарын 13 лав гараг. Өнөөдөр олонний анхаарлыг татаж байгаа мэдээ бол мэдээж ерөнхийлөгч Трампын хятад улсад хийж байгаа төрийн ажил. Ерөнхийлөгч Трампын хувьд өчигдөр шөнө Вашингтон ДС-ийн одын цагаар хятад улсыг зорьсон бол өнөөдөр өглөө Вашингтон ДС-ийн одын цагаар 8 цагийн орчимд Бээжин хотноо хүрэлцсэн. Тэгвэл одоо бол Вашингтон ДС-ийн хотноо шөнийн 8 цаг болж байгаа. Харин хятад улсад бол өнөөдөр өглөө болж байна. 5 сарын 14-ний пүрэв гаригийн өглөө. Тиймээс Трампын хятад улсад хийх 2 өдрийн төрийн ажил эхэлж байгаа. Ийм өдөр. Мэдээж Трампын ажил бол маш их ач холбогдолтой. Зөвхөн Америкийн дотоод төдийгүй дэлхийн дахины хувьд ач холбогдолтой. Ийм маш сонирхолтой ажил үйл явдал болж байна. Төрийн элементийн томоохон хэмжээний уулзалт бол мэдээж хоёр орны хооронд яриа хэлэлцээр эхлүүлэх биш. Харин бодит ажил болохоос өмнө ярьж тохиролцоо гэрээ хэлэлцээрүүдийг ёсчилж хаах гэж очдог ийм учиртай. Тиймээс хоёр ерөнхийлөгчийн хамтарсан мэдээлэл ажлын дараагаар дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг ямар асуудлуудаар тохиролцох нь олонний анхаарлыг татаж байна. Хэдийгээр энэхүү ажлын үр дүн тодорхой бус байгаа нь ойлгомжтой боловч өнөөдөр өвдөөс хойш Fox News-ийн мэдээлж байгаагаас үзэхэд Америк нэгдсэн улс хятад хоёр бол Иран улс Хормузын хоолойд төлбөр тогтоох. Иран улс Хормузын хоолойгоор өнгөрч байгаа далайн тээврээс хураамж авах энэхүү саналыг хоёр орон дэмжихгүй гэсэн байр суурин дээр санал нэгдэж байгаа тухай Америкийн гадаад хэргийн сайд Марко Рубио Air Force онгоцон дотор бол ярьсан нь тодорхой болж байна. Энэ мэтээр ажлын хүрээнд бол хоёр орны худалдаа эдийн засгаас гадна Иран улсыг тойрсон үйл явдал бол томоохон Иранээс идэв болно гэдэг нь тодорхой болж байна. Ийхүү ерөнхийлөгч Трампын хувьд хоёр дахь засгийнхаа үед 10 жилийн дараа ийхүү хятад улсад айлч хэлж байна. Та бүхэн хэрвээ мэдээ үзсэн бол бүх мэдээллийн хэрэгслүүд телевизүүдийн ярьж байгаа мэдээ тайлбараас үзэхэд бүх орны телевизүүд бол нэг сэдвээр бол санал нийлж байгаа. Энэ бол хятад улсын хувьд бол 10 жилийн өмнөхтэй харьцуулшгүй маш өөр байр сууриас энэхүү уулзалт болж байна гэсэн ийм өнгө хэстэй. Харин нөгөө талд Трампын хувьд бол нөхцөл байдал сайнгүй Бээжинд хурж очлоо. Америкийн Иран дөрнүүлсэн дайны хувь заяа тодорхой буус гэрээ хэлэлцээр үндсэндээ гацсан байдалтай. Ингээд дайны улмаас Америкийн дотоодод эдийн засаг сайнгүй инфляц өссөн зэрэг Трампын хувьд бол дотооддоо маш олон асуудалтай уулзаж байгаа нь хятад улсын хувьд маш том давуу тал болж байна гэсэн ийм тайлбарыг бол хийж байна. Тиймээс өнөөдөр өглөөний ерөнхийлөгч Трампыг угтаж авсан төрийн ёслол ажиллагаа бол үндсэндээ 10 жилийн өмнөхтэй харьцуулахад харьцангуй цомхон. Гол төлөв дипломат ёсыг сахисан цомхон хүрээнд хүлээж авсан нь энэ удаад хятад улсын хувьд давуу талтай санаа чуулгыг гартаа авч байгаа гэдгээ харуулсан ийм ёслол боллоо гэсэн утга өнгө өстэй тайлбарууд бол явж байна. Ерөнхийлөгч Трамптай хамт Америкийн топ компаниудын захирлууд очиж байгаа. Elon Musk, Nvidia-гийн захирал, Apple-ийн Tim Cook зэрэг бизнесийн аврагууд бол Трамптай хамт очиж байгаа. Энэ бол мэдээж эдгээр авраг компаниудын хувьд хятадын том зах зээлд илүү боломж олж авах горилготой очиж байгаа гэдэг нь тодорхой байгаа. Хятад улсын хувьд бол технологийн салбарт тавиулсан хориг саадуудаа цуцлуулах. Нөгөө төгөр Америкийн хувьд бол газрын ховор элемент зэрэг Америкийн томоохон технологийн компаниуд нарийн технологийн гол түүхийд болдог газрын ховор элементийн импортыг ахиулах, тавьсан хориг саадыг цуцлуулах зэрэг хоёр талаас худалдааны олон асуудалтай уулзаж байна. Ингээд ямар ч тач 2 өдөр үргэлжлэх Трампын хятад улсад хийж байгаа ажлаас дэлхийн нийтийн хувьд ихээхэн хүлээлттэй ажиглаж байна.
За энэ мэтээр цаашдаа энэ хүү ажлалтай холбоотой мэдээллийг манаас угаар мэдээлэх болно. За анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.